Самцоноо ардугаар сэлтийн сурцсан юм байна. Миний хувьд форекс арилжаа хийж сурах гад анх эхэлж байхдаа интернет дээр одоо байж болох хамгийн сайн арга барилуудыг сурч байсан. Компьютерын нэг чартн дээр тэр бол индикаторыг хасаачаад техник шинжилгээний паттерн хайгаад зодог гэсэн. Сүүлдээ нөгөө ICT SMC гэдэг одоо арга барилуудыг сурч үзээд ажиллаж үзгээ чартн дээр маш их цаг хугацааг зарцуулсан байдаг. Гэтэ хэдэн сар тийш таймуудад бактест хийсэн ч гэсэн үр дүнээр сухардаг байсан. Тэрний хэсэг гэхээр 10-20 арилжаа хийгээд эцсийн түнд нь ашиг байдаг. Тэр нь жоохон шантраад арилжаанд байсан. Арилжаанд одоо сэтгэл хөдлөлөө алдаад за ер нь болд юм уу та гэж бодож байхдаа яг тэр үед YouTube дээр CVP сурлын талаар анх олж мэдсэн. За тэгэл тэр цагаас хойш CVP амьдралын маань тэр чигтэн өөрчилсөн байдаг. Би болохоор Mr. C багшийн YouTube дээр орсон хөгжлийг нэг гүйцсэн. Миний мэдих арилжаа гэдэг зүйлээ шал өөрчлөлтөнд байсан. Бидний одоо арилжаа гэхдээ хараад байгаа Forex chart хотлоо хөдөлдөг жихэн зах зээлийн чанар муутай хуулбар гэдгийг нь олж мэдсэн. Энэ хааш гэдэг зүйлийг жихнээс хөдөлгөд байгаа real тоглогчид зөвхөн features-ийн зах зээл дээр суудаг юм байна. CVP бол тэр features-ийн зах зээл дээр арилжаа гэдэг арга барил юм байна гэдэг олж мэдсэн. Гэхдээ одоо зүгээр нэг байдаг арга барил биш. Энэ арга барил бол бүхэл бүтэн арга барилын одоо бүхэл бүтэн систем байдаг. Эндээс ороод эндээс гар гэдгийг заавал өгсөн байдаг. За бас өөр надад таалагддаг зүйлсийн нэг бол энэ арга барилыг ашигласнаар маш гоё нэрийн снайпер оролтуудыг хийх боломжтой байдаг. Тэгэхээр risk reward потенциал аягүй өндөртэй гэсэн. Юу гэхээр нэг арилжаагаар та $100 эрсдүүлж байгаа бол тэрийг 3-5 нуулах боломжтой. Бусад арга барилууд бол миний мэдгээр хөвчлэн 1%-ийг гэтэл 1% байдаг. Энэ сурвалт бол маш чанартай. Хагас яг хүртэл зах зээлийг эсэн шиг болтлон задлж харуулдаг. Тэр нь маш гоё. CVP арга барилаар зардаг. Constructor гэдэг зүйл бол үнэхээр бүр төгс зүйл. Та ямар ч тайфрам дээр байсан тэр баар доторх тэр лан доторх тренд хөдөлгөөнд бүгд харагддаг. Тайфрамаа доош нь шилжүүлээд авах шаардлага байхгүй гэсэн. Pro тренд буюу те ахмад тренд одоо яхаашаа яваад байна. Тэр дотор ямар жижиг трендүүд үүсээд цав тавиад хүмүүсийн толгойг ирүүлээд байна. Хаан жихэн liquidity байна, том тоглогчид мөнгөө аль хэсэг тутгаад зах зээлийг хааш нь хөдлөх гээд байна гэдгийг маш гоё зэгцтэй дараалтай харуулж одоо тэрийг заасан байдаг сургалтаар. Тэгээ сургалтын чанар болов сая ярих юмгүй маш сайн. Та ингээд 3 сарын турш сэдв тус бүрээр даалгавар хийгээд явуулна. Гшман тэрийг өдөрт нь шалгаад видео фидбек өгөөд явдаг. Авралын өдрүүд дээр 2 цаг вебинартай вебинар хийдэг. 3 сарын дараа зөвхөн нэг байдал трейдер биш, мэрэгжлийн төвчний трейдер болоод төснө гэж бодох хэрэгтэй. Үнэхээр л та цаг заваад зөвлөлаад CVP арга барилыг сурья гэж шийдсэн тохиолдолд хосрогдсон гэж бол ерөөсөй байхгүй. За тэгээд хэрвээ та энэ сургалтыг сонирхож байгаа ахва шийдсэн бол аль болох эрт бүртгүүлээд видео хичээлүүд аваад үзэж байгаарай гэж зөвлөмөр байна. Хогийн зүгээс. Тэгээд яг хичээл эхлэх үеэр даалгавруудыг хийж явуулаад бүх юмаа үзээд мэдсэн болохоор их амар юм байлаа шүү. За эцний жилхэд сургалтын төлбөр бол $500 гэдэг. Гэтэ сурсан мэдлээрээ та тэр $500 ирээдүйд зүгээр нэг л арилж оруулах хэмжээний чадвартай болоод өгсөн шүү. Чихнээсээ сурах гэсэн strong intentтэй жинхэнэ хүсэл нэрмэлтэлтэй хүн л энэ сургалтын ард гараад амжилттай трейдер болдог шүү. Өөрийгөө битгий ураарай. Амжилт.